За сайн байцгаана уу? За өнөөдрийнхөө лайвыг эхэлж байна. За өнөөдөр тайдтай би бас одоо Европын зүүн одоо Европын хэсэгт оршдог одоо Балканы одоо хойгийн баруун өмнөд хэсэгт байрладаг. Тэгээ Албан гэсэн улсын тухай ярив. Албан улсын тухай тэр болгон бид нар нэг тийм их сонирхоод байдаггүй хэрнээ эн чинь Италитай мөн Гректэй Атлантагийн одоо холоогоор 72 км-ийн зайгаар одоо тусгаарлагддаг одоо юм Албан улс гэж байдаг. Маш сонирхолтой жижигхэн цөөхөн хүн амтай ийм орон байна. Монтенегро, Косово гэвэл та хэд маань бас нэлээдгүй төсөөлөх бах тийм ээ. За Албан улс бол ер нь нэгдсэн үндэсний байгууллага одоо Европын зөвлөл Дэлхийн банк тийм ээ дэлхийн худалдааны байгууллага газар дундын тэнгисийн холбооны одоо ийм гишүүн орон юм байна. Их олон одоо дэлхийн худалдааны их томоохон байгууллагууд ялангуяа банктай бас их уялдаатай ийм газар байт юм байна. За Европын холбоонд бол элсэх хөргөдлөө бол маш их дээр үед өгсөн юм байна. Одоо дээр үед л гэх үедээ те 2009 онд өгөөд одоо хүртэл бол хариу авагдаагүй байгаа. Тэгтээ очрол байгаа гэж бичигдсэн байна. Гэхдээ магадгүй Албан улс л удахгүй Европын холбооны улстай элсэд орчихсон магадгүй юм байна. Яг л одоо нэлээд олон жил болж байгаа юм хөргөдлөө өгөөд одоо 2025 он гэхэд тийм ээ. Тий. За НАТОгийн ямар ч байсан НАТОгийн 60 жилийн ойгоор 2009 онд инхийг сахиулах үйлсэд одоо дэмжлэг үзүүлж эхэлсэн юм байна. За тэгэхээр НАТОгийн гишүүн орон юм байна. Албан ч тийм ээ. За нийслэн Тирана гэж байгаа. Европын хамгийн их одоо Европ төвд хамгийн их нар тусдаг хот гэдэг юм байна. Их сонирхолтой. Хамгийн их нар тусдаг хотын нэгийг яхахгүй Тирана хотыг нэрлэдэг юм байна. За албанчууд бол өөрсдөө албан хэлээр ярьдаг боловч грекээр буюу эсвэл одоо македон хэлээр бас хаж байгаа хүмүүс их ярьдаг юм байна. За тэр бол ерөөсөө албан ёсны хэл нь бол албан хэл гэж зарлагдсан байт юм ээ. За тэгээд албанчууд ерөнхийдөө тэр хүн амын суурьчлаараа бол 59% нь одоо мусульманчууд их байдаг юм байна. Мусульман шашнууд их байдаг. За нэг 19 л гэж зарим мэдээлэлд нэг 25 гэж л байна. Хувь нь болохоор ер нь христийн шашин гол эзэлдэг. Үлдсэн нь бол тэгээд огт шашин шүтлэггүй хүмүүс ард түмэн амьдардаг юм байна. За түүхийг сөх юм бол маш сонирхолтой нь одоо Албан улс бол анх 1190 оноос хойш орж байгаа. Арбановын Вант улс гэж бий болсон юм байна. Анх 1190 оноос хойш Арбановын Вант улс гэж бий болоод 1272 оноос Албаны хаант улс гэж нэрлэгдэж явж байгаа. 1946 оноос хойш за эх орны дайны үеэс хойш бол бүгд найрамдах улс гэдэг нь одоо аль бисаар зарлагдсан байна. Нийт талбай нь 28748 хавтгай төрүүлчин километртэй юм байна. За нэг одоо их том гэж бол хэлэхгүй бах тийм ээ. За хүн ам нь бол одоо 2022 оны одоо байдлаар одоо 3 жилийн өмнө тооцоолохоор 2.7 сая. За тэгээд одоо бол нэг 2.8 сая бол ерөнхийдөө яг манай Монголоос цөөн хүн амтай ийм улс орн байдаг юм байна. Манайх ч одоо 3 сая гарчлаа тий. Тэгэхэд эднийх бол 2.8 сая гэж ингэж бичигдэх байт юм байна. Газар нутгийн хувьд ерөнхийдөө 12 аймагт хуваарлагдаж 36 хошуу 351 суурь газарт хуваагддаг ийм газар байна. За тэгэхээр нутгийнхан Албан гэхээсээ илүү шкиперн гэж хэмээн хэлдэг юм өөрсдийнхээ нутгийг. За тэгэхээр нутгийн ард түмэнтэй одоо Албан улсын тухай ярих юм бол энэ нэрлснээр нь ярих юм бол илүү тэд сайн ойлгож илүү одоо дэлгэрэнгүй сайхан мэдээллүүдийг өгөх боломжтой байдаг гэнэ. За тэгэхээр Албан гэхийг нутгийнхан нь бол Албан гэж нэрлэдэггүй шкиперн гэж ярьдаг гэнэ. За Монгол улстай ямар холбоотой гэдэг юм бол би бас үзсэн чинь бүгд найрамдах Албан улс Монгол улсын хооронд одоо 1949 оноос дипломат харилцаа тогтоогдсон ийм орон юм байна шүү дээ. За тэгээд дипломат харилцаа тогтоосон 3 дахь одоо орон юм байна, улс юм байна.
За тэгээд одоо нодлон 2024 онд бол 75 жил болсон юм байна. Монгол Албан улсын хоорондын харилцааны одоо гэрээ байгуулсан дипломат харилцаа тогтоосны ой болсон юм байна. За тэгэхээр бас нэлээд олон жилийн түүхтэй хоёр улсын харилцаа холбоо ийм хөгжиж идэг ийм улс орны юм байна. За Албаны тухай бас нэг сонирхолтой мэдээллүүд бас их байд юм байна. За сонноос Албанчууд оройн хоолны дараа нутгийн ард одоо хоолой шингээхийн тулд ойр хавийн одоо хөршүүттэйгээ танилуудтайгаа цагийг өнгөрүүлж байх их уламжлалтай гинэ. За тэгээ хоолой идчихэл гадаа гудамжинд гарцгаагаад бие бинтэйгээ бахан буу халдгал юм бах. За тэгээд гудмаараа явцгааж тэ танилуудтайгаа хөршүүттэйгээ уулзалтаж тэгээд ойр хавийн одоо бүх л асуудлуудаа ярьцгаад байдаг. Тэгээд тэр үеэр нь бүр засгаас яадгүй гэхэлэр машины замыг нь хааж ард иргэдтэй тухтай алхаж хоорондоо ярилцах тэр боломжийг олгодог ийм одоо заншилтай байдаг гинэ. Тэр бас ямар айтайхан юм тий. Бас их таатай тий. Машин тэрэгнээс айж ишгүүгээр одоо ингэж алхаж сайхан салхилдаг улсууд байна шүү дээ. Тий. За бас нэг сони юм нь юу гэдгийг гэхээр албанчууд толгой сэгсэрхийг тим гэж ойлгодог гэнэ. За ингээд толгой сэгсрэхлээр чинь манайхан монголчууд ч тэр ер нь нэлээд олон оронд бол энэ шин бол мэдхгүй үгүй гэсэн л утгатай гэсэн үг үстэй тий. Тэгэхэд албанчууд эсрэгээрээ энийгээ тим гэсэн утгаар ойлгодог гэнэ. За эсрэгээрээ толгой дохихыг манайхан ч бол тим гих утгаараа толгой дохдог штэ тийм ээ. Гэхэд албанчууд эсрэгээрээ одоо татгалцсан юм уу? Одоо үйлдэл толгой дохих үйлдэлийг бол үгүй гэж утгаар нь шууд утгаар нь ойлгож авдаг юм. Сонирхолтой юм байна. За тэгэхээр энэ дээр яадгүй гэхээр гадаад хүмүүс Албанд очоод одоо энд нөгөө нэг дохих сэгсрэх хоёрыг бол сайн мэддэггүйгээс болоод гадаад хүмүүсийн хооронд Албаны ардуудын хооронд үл ойлголцох зүйл аюул гардаг гэнэ. Буруугаар нь тайлбарлаад идэх юм байна л да. Тэгэхээр энэ бас их мэдвэрсэн юм байна. За ер нь тэгтээ би Албаны тухай бас сонирхоод ингээд үзээд бичлэг ингээд үзсэн чинь маш их таалагдлаа. Тий Албан улсчууд ямар гоё уул устай, дахин цаазтай, газартай, ямар их нууртай тий далай дагсан одоо бүр үнэхээр гоё байгальтай газар гэдэг юм байна. Тэгвэл зүгээр аялал жуулчлалт бол зүгээр үнэхээр бест газар гэдэг юм байна шүү. Тэгэхээр бүр явж үзмээр л санагдлаа. За бас нэг сонирхолтой юм Албанчууд дотроос бас гарч ирлээ. За энэ юу гэсэн чинь дэлхийд алдартай нэг шинж чанар нь байдаг гэн Албанчууд. За тэр нь яадаг гэсэн чинь жолоо барихтаа маш муу ард түмэн байдаг гинэ. Ерөөсөө жолоо барихтаа маш муу. За бүр одоо зам 1991 он хүртэл бүр машин бол асар бага байсан гэн. За тэгэхээр одоо тэр машин техник бол ерөөсөө барих дургуудтай ч гэдэг юм уу ер нь их хэрэгэлдэхгүй байсан юм биш үү. Одоо саяхан гэж штэ 1991 он хүртэл одоо машин бол асар бага байсан гэж байна. За тийм учраас машин жолоодлого аюу муу байдаг учраас зам хөндлөн гарахдаа одоо ялангуяа гадаад хүмүүс Албанд очихдоо бол маш их болгоомжтой гарч байх хэрэгтэй гэж анхааруулсан байт юм байна. За тэгсэн чинь Шкодер гэд бүр нэг хотод нь бол ямар ч гэрлэн дохой байдгүй гин. За тэр чи одоо. За харин автобус эдэр бол унаа явдаг. За тэгсэн чинь автобус нь бол ямар ч одоо цагийн хуваар байдгүй гинэ. За тэр бүр хачин хөвгөлтэй. Хотоос хотын хооронд явдаг автобуснууд нь суудал дүүрсэн үед л хөдөлдөг гин. За нэг нэрээ суучгаад л одоо тэгэл автобус нөгөө 36 суудалтай байх юм бол нэг нэрээ суудсан 35 хүнээ ирж суугаад за тэгээ суудал дүүрсэн үед тэр автобус тэр тухайн дараачихаа хот руу хөдөлдөг ийм дөрөвтэй байдаг. Энэ бас үнэхээр сонир санагдлаа. Тий. За тэгээд автобус гэд нэрлэдэггүй фургон гэж нэрлэдэг гэд бас нэг манай нэг Монгол аялагч гоё нийтлэл бичсэн байлээ. Тэгээд энэс их чинь бас таайдтай бас сонирхолтой гад ярьж өгч байгаа юм аа. Тэгэхээр ер нь машин автобус онооны асуудал бол тэнд бол ерөөс нэлээд их сонирхолтой байт юм байна. Тий. За тэгэхээр төрөний миний хэлсэнчлэр аялахад бол маш таатай, тайван. Тэд Албанчууд бол ерөөсөө асар их нөхөрсөг, туусч, айгүй тийм сайхан шудраг одоо талын ийм усуд байдаг гэн.
За тэгэхээр ерөнхийдөө аялж явхад бол эмэгтэй хүн ганцаараа аялахад хүртэл аюулгүй. Тэнийх айх чих юм зүйл багтай гэж ингэж бичсэн байлээ. Тэ. За Албанд очиход бол ямар ч байсан нийслэл Тиранд нь бол заавал очиж үзэх хэрэгтэй гэж байна. Дээр нь Нират гэдэг маш сонирхолтой хот байдаг гэн. За Влора гэдэг далайн эргийн хажууд их сайхан хот байдаг юм байна. За тэгээ Саранта гэдэг бол заавал очиж үзэрэй гэсэн ийм үндсэн 4 хотыг бол нэрлсэн байдаг юм байна. За тэгэхээр тийшээ явж үзхийг сонирхсан хүмүүс айхан бол заавал эдгээр хотуудаар нь явж үзээд за уул ус дээр байгалыг шүтье гэсэн улсууд бол ерөөсөө та нар тэр YouTube дээр тэр бичлэгнүүд нь бүр зөвхөн хангалттай байлаа. Тэр бичлэгнүүдийн та хэд маань үзээрэй. Үнэхээр сайхан байгальтай. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар байлаа шүү. Тийм. За хоол хүнсний хувьд бол албанчууд айгүй цагаан хоол иддэг. Махыг маш бага хэрэглэдэг гэнэ. За тэгэхээр цагаан хоолтонгууд бол тийш очих юм бол жинхэнэ диважин гэж хэлж болно гэж гэсэн байгаа. За тэгэхээр цагаан будаа голчлон идэж чинжүү иддэг гэнэ. За тэгээд нэг яг нэг махта хоол гэдэг нь бол яг нэг бэйрек гэдэг нэг тэдний үндэсний хоол байдаг юм байна. За тэр бэйрек нь бол бяслагаар хийгээд тэгээд нэг мах бяслагтай нэг тийм хоол байдаг юм. За тэр бэйрекийг бол заавал идэж үзэх хэрэгтэй. Маш гоё амттай, маш гоё хоол байдаг гэж ингэсэн байнамаа. За Грек Италид би түрүүн маш ойрхон гэсэн шүү дээ тий. За тэгэхээр Албанаас Грек руу ерөөсө 30 минут л ерөөсө усан заваараа яваал очичд юм байна. Грек их ойрхон хил залгаа байдаг учраас за тэгээд хэрвээ та Грекээр аялж авал Албан руу ороход бол бас гэхдээ заавал одоо визтэй байх хэрэгтэй байна. За би визнийх нь бас талаар жоохон сонирхсан чинь тэд Албан улсад анх зочлохдоо бол 30 хоногийн визний удаа авдаг юм байна. Удаан хугацаагаар оршин суух амьдрах визийг авах юм бол 3 сараас 5 жил хүртэлх виз хүсэж болдго юм байна. За энэ бол тэгээд дандаа дипломат консулын газраар өргөдлөө өгөөд ингээд хүсэлтээ гаргаж болдгоо гэж ütсэн байна. За Албанчуудын хувьд турк одоо түрүүн би хоолн дээр бас дотор хэлсэн дээ. Турк кофенд бол үнэхээр их дуртай гэн. За одоо тэр магадгүй энэ нөгөө нэг турктэй их ойрхон турк кофенд бол маш их дуртай. Итали кофенд бол нэг тийм дуртай биш. Нэг хэрэгэлдэггүй, хэрэгэлсэн ч айгүй бага хэмжээнд хэрэгэлдэг ийм газар орон байдаг юм байна. За сонирхолтой юмнаас бас нэг юу сонин санагдсан гэхлээр албанчууд улс их тийм аюул нүүрлэх өндөр магадaltaй бус нутагт оршдог ийм орон юм байна. Яасан гэсэн чинь одоо наадлын нэг жишээ 2010 онд их хэмжээний үеэр бууж 70,000 гаруй гэр бүл орох оронгүй болж байсан удаатай ийм газар гэдэг юм байна. За тэгэхээр байгалийн одоо тогтолцоо байдал нь ерөөсөө хүн амт маш их эрсдэл дагуулсан одоо тийм газар байдаг юм байна. Тэр нь бас жоохон аюултай санагдлаа. Тэгэхээр ийм байсан болохоор одоо тэд нар маш их одоо бункер одоо эдгээр бэлдсэн байдаг. Хичнээн мянган айлын бункерүүд эдгээр газар доорх бункерүүдийг бэлдсэн байдаг эдгээр гэсэн тийм мэдээлэл зөндөө байдаг шүү дээ. Уншиж хахад. За бас нэг сонирхолтой юм юу гэхээр яг дундаж цалин бол тэнд бол нэг $400 авдаг гэсэн байна. Дэлхийн хэмжээний одоо хүн амын амжиргааныхаа түвшнэр бол нэг 65 дугаар байранд ордог ийм орон юм байна. За Югославийн бас нэг хэсэг юм болов Албаны гэж бодсон бас үгүй гэсэн байна. Яг л ерөөсөө огтхонч Югославтай ерөөс хамаарал байгаагүй тийм орон гэж шүү. Тэгэхээр энийг маш олон хүний одоо тийм төөрөгдөл байдаг. Югославийн нэг хэсгээс салсан гэж төөрөгдөл байдаг боловч энэ бол тийм биш юм байна. Тэгэхээр үнэхээр яхахгүй одоо тэр түрүүн би хэлсэн шүү дээ 1190 оноос хойш өөрөө Албан гэж өөрөө тусгаар тийм улс байсан. Одоо хүртэл орж байгаа юм орон юм байна. За хамгийн алдартай юм Мад Тереза гараад Тереза ихээрээ инхээс ахиулагч одоо тэр нөгөө эмэгтэйгээрээ их алдартай ийм орон юм байна. Тереза их чинь яхахгүй Албан төрсөн юм ба штэ. Тий. За иймэрхүү сонин мэдээлэл байна. За тэгэхээр ерөнхийдөө Албан улсыг болвол
аяллаад явхад бол яг виз аваад ингээд аялах бол боломжтой л байх. Ерөнхийдөө бол маш сонирхолтой, маш их гоё сайхан байгальтай, хүн ам нь маш сайхан ийм ийдэг, зочломтгой, маш шудраг эдэр гэсэн байлээ. Нэрээ шудраг гэснээс эдэр бас нэг ийм уламжлал байдаг гинэ. Одоо ингээ хүнтэй дандаа ингээд гар барихтаа хэрвээ тэр хүний гар маш хүйтэн байх юм бол тэр хүн бол өстой үнэхээр шудраг биш хүн байна гэж шууд үнэлдэг гинэ. За тэгэхээр их хүйтэн гартай улсууд бол албанчуудад их гар барих гэдэг хэрэггүй юм байна гэж бодогдчихлаа. Тэгэхээр тийм нэг тийм одоо юу ч юм одоо ясчааг ч юм те. Тэгээ одоо тийм их бодлого байдаг юм. Их хүйтэн гартай хүнд их дургүй байдаг юм байна. Тэгэхээр таад маань илүү дэлгэрэнгүй бас албанчуудын амьдрал, албанчуудын одоо тэр газар зүйн байдлыг бас сонирхоор ороод үзээрэй. Үнэхээр их сайхан гоё санагдлаа. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийн нэг тийм буруу ташаа ойлголт албанчууд ч юм бол мусульманчууд айгүй ихтэй. За тэрнээсээ болоод айгүй их хар тамхи ихтэй, хүчирхийлэл айгүй ихтэй гэсэн ийм ойлголт хүмүүст маш их байдаг. Тэгтээ яг үнэндээ бодит байдал дээр бол ийм сайхан орон байдаг юм байна гэсэн бичлэг одоо YouTube дээр бол маш их байна лээ. Тэгэхээр албан руу аялахад бол гэсэн огтхонч одоо айж ичих юмгүй явж болдгийн болоодаа л гэж ингэж бодлоо. Тий. За энэ удаагийнхаа ингээд товчхон албан улсын тухай танилцууллаа. Дараагийн бичлэг бол баяртай.